Монгол ядан ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Би бол Баттулгыг дэмжинэ. Яг өдөртөн зэрэг би Баттулгын аавын Халтмааг мэднэ. Халтмаа ч одоо бүх юм засвал байсан үйлдвэр хамтнаад нуурамчин хийжсэн их шудраг шулуун замтай их хөдөлмөрч даруй төвшин арих там хэрэглэдэгч элдв дутуу айшгүй юм байсан. Тэр талаар нь бол одоо Баттулгыг бас эцэг талаас нь угшил талаас нь удам талаас нь бас болох үтгэх одоо тийм найдвартай хөвгт гэж бодож явдаг юм. Арц намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжинэ. Ээжүүд эмэгтэйчүүд бүгд саналаа өгч дэмжээрэй. Ээжтэй хайртай хүн их орондоо хайртай байдаг. Баттулгыг одоо их орондоо хайртай сайн ерөнхийлөгч гарна гэж одоо дэмжиж байна да. Өөрийн залуугаасаа бас өдийн хүртэл өндөрлөх төрлийн тулд маш их хөдөлмөрсөн, илүү хөдөлмөрч. Одоо хамгийн гол нь ерөнхийлөгч болох хүн маань их орончл хүн байх. Халтмаагийн Баттулга яагаад ерөнхийлөгч болох ёстой вэ? Өнөөдөр би Баттулгийнхаа хувьд юуг сайн илүү мэддэг вэхээр энэ хүний тэр сэтгэх чадвар, аливаа юмны тэр онцлог үйл явдлын онцлогийг олж харах чадвар тий. Тэгээд бүтээх тэр тэр одоо юу гэдэг тэр бүтээх ирмэлзэл тэр хүн байдаг юм би. Тий би тэр юм л их одоо энэ хүнийг бол үнэлдэг. Цаг үеийн нөхцөл байдлаа бид харж сонголтоо хийх зүйтэй байхаа гэж бодож байгаа. Өнөөдөр Монгол улсад яг юу хэрэгтэй байна вэ? Үйлдвэржилтийн бодлого, үйлдвэржилтийн хувьсгал, ажлын байр хэрэгтэй байна. Бизнесийн орчныг эрс сайжруулах шаардлагатай байгаа. Баттулга гэдэг хүн бол хамгийн түрүүнд энэ бол монгол хүн. Тэгэхээр монгол хүн Монгол төрийн тэргуунд байх цаг одоо ирсэн гэж би боддог. Тулгын төрийн тэргуунд энэ удаагийн төрийн тэргуунд одоо сонгогдоод явах холын харааг бол би юу гэж үзэж байна гэхээр үндэсний эрх ашигдах ойр. Нөгөө талаар бүтээлч чанар байна. Хийсэн бүтээсэн нь бол олон түн байтугай одоо дэлхийгээс хаанч ирсэн нүүр улайхааргүй тийм бүтээл боссон. Тэр нэрийг хэлдэг хүмүүс мэдэх байх. Энэ агуулгаараа би үйлдвэржилтийн хувьсгалыг хийж чадах, бизнесийн орчныг ойлгодог, ажлын байрыг эрс нэмэгдүүлж чадах, иргэдийн орлогыг эрс өсгөж чадах ийм ерөнхийлөгч байгаасаа үлээлгэж хүсэж байгаа. Нэг зүг рүү харах. Монголчуудыг нэг хүсэл тэмүүлэлтэй байлгах. Монголчууд нэг зүг рүү харж ийж энэ хүнд цаг үеийг, энэ их сарнилыг давах юм аа. Ер нь бол манай Баттулга бол тийм бүтээл сэтгэлгээтэй л. Асар их одоо тийм юм хийх гэсэн хүсэл ирмэлзэлтэй л. Энэ нь бол өөрийнх нь одоо спортын түүхэрч харуулдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүний мэрэгжил бол зураач. Зураач хүн бол эхлээд сэтгэдэг, боддог, буулгадаг. Тэрийгээ бол одоо жинхэнэ амьдруулдаг. Ийм одоо дистралаар сурцсан хүн шүү дээ. Өөрөөр зураач хүнийг бол тэгжил бэлтгэдэг. Яг тэр утгаараа тэр мэрэгжил нь бол өөрийнх нь тэр бүтээл сэтгэлгээнд бол асар их нөлөөлдөг. Одоо энэ Чингисийн хөшөө, Майдар урханы цогцлуур гэл одоо энэ том уран бүтээлүүд за тэгэл Монгол улсын одоо ажил үйлдвэржилтийн бодлого дээр явуулсан одоо тэр их том төсөл хөтөлбөрүүд энэ чинь зүгээр сэтгэлгээний давуу тал байхгүй. Нөгөө талаасаа сэтгэлгээнээсээ гадна сэтгсэн юм болох гэж хүчин чармаал гаргадаг. Баттулга нэр дэвшигчийн одоо өнөөдөр хүртэл хийж ирсэн ажил үйлс бол ерөөсөө монголчуудыг дандаа нэг зүг рүү хөтлөхийн төлөө өөрийнхөө бүх хүчин чармаалтыг гаргаж ирсэн. Ялангуяа монголчуудыг Монгол орн бол түүхий экспортлогч биш. Монгол орн бол үйлдвэрлэлийн орн болох хэрэгтэй. Аж үйлдвэрийн орн болох хэрэгтэй. Аж үйлдвэрийн хувьсгал хийх хэрэгтэй гэсэн энэ асуудлыг өөрөө томьёолоод базаад араас нь яваад хөөцөлтөд ингэ явсан. Энийгээр Монгол хүн бол мэдээд шүү дээ. Энэ хүн бол Монгол орныг одоо урагшаа харж хөгжих тэр одоо ирмэлзлийг өдөөж чаддаг, хөтөлж чаддаг, бий болгож чаддаг ийм улс төрч байна гэж. Тэгэхээр бол нэгдүгээрт миний харж байгаагаар бол манай нэр дэвшигчийн хамгийн том давуу тал бол монголчуудад мөрөөдөл авчирна. Монголчуудыг нэг зүг рүү харуулна. Бид нэг зүг рүү харж Монгол түмэн нэгдмэл санаа бодолтой байж энэ хүнд нөхцөл байдлаас гарна л да. Түүнээс биш нэгнийхээ өөг хайгаад
нэг нэгээ доромжлоод ч юм уу те эсвэл нэг нэгээ үгүйсгээд эсвэл нэг нэг хийж шүтээд ч юм ингэж болоод явах боломжгүй байх. Хоёр дахь шалтгаан. Өнөөдөр Монгол орны тусгаар тогтнол эмзэг нөхцөл байдалд хүрсэн байна. Хоёр хөрштөөгөө харьцах харьцаа ялангуяа гадаад харилцаан дээр, гадаад худалдаан дээр нэг орноос хэд хамааралтай болсон байна. Монголын улс төрч гэсэн нэг орноос хэд хамаарсан байдалтай болсон. Монгол төрөөс гарч байгаа олон шийдвэр энэ үгөө хэлэхэд гадаадын байгууллага, гадаад улс орнуудын захиалгаар, олигарх бүлэглүүдийн захиалгаар гарч байна. Үүнийг зогсоож чадах, үүнийг балансжуулж чадах ерөнхийлөгч Монгол улс хэрэгтэй байна. Одоо жижиг улсад байгаа тэр том үндэстнээс ирсэн цус солилцсон хүн бол том үндэстэн рүүгээ татагддаг. Энэ бол яг сорнцтой адилхан жижиг сорнц том сорнц руугаа татагддаг шиг. Ингэж байнга татагдж идэг. Тэгээд одоо юу гэдгийг манай урд төршид байгаа одоо хятад байгаа Монгол цустай хүн бол Монгол руугаа тэмүүлж идэг. Энд байгаа бас хятад цустай хүмүүс бол урагшаал тэмүүлж идэг. Ер нь бол урд зүгэл сайхан харагддаг. Бүр тэр байтугай бол одоо энд байдаг нэг одоо хятад цустай нөхөр хэлсэн байгаа шүү дээ. За нутаг явж амарчаад ирээ гэдэг яриа сууж идэг. Ийм л байдаг байхгүй. Тийм учраас жинхэнэ Монгол хүн ядаж жинхэнэ Монгол хүн нь ганцхан хүн нь цэвэр Монгол төрийн тэргүүн байна гэж бодож. Тэр доогуур байгаа эрлээ цорлолцууд бол одоо бол ингээд дүүрсэн асуудал нэг. Ийм учраас л би энэ Баттулга гэж хүн жинхэнэ Монгол хүн жинхэнэ Монгол төрийн тэргүүн болоосоо гэж бодож байна. Бид чадсан хамтын хүч амжилт Монгол ялна. Монгол ялан. Би энэ хүнийг сайн танихгүй байхдаа уулзсан. Яагаад энэ хүнийг сонгож байгаа гэдэг шалтгаан тайлбарлах надад хангалттай үнслээ. Нэгдүгээрт энэ хүн бол Монгол улсынхаа нэрт ашиг өндөрт хамгаалж чаддаг. Хоёрдугаарт Монголын түүх соёлоо эрхэмлж үндэд түнд зүг сэтгэлээ зориулж. Гуравт нь эргэн хүнээ сонсч чаддаг юм төрийн түшээ гэж. Би нэг ямар байрантайг хэлэх гэж байна. Надад тохиолдсон одоо судалгааны зардал хайх тийм одоо хүнд зовлон миний хуруун чиний охин одоо ойлгож тэг дотороо шаналж явсан энэ хүнтэй анх танилцсан. Миний аав туслаач гэж харьцсан. Тэгэхээр энэ хүн бол жишээлбэл миний хуруун чиний охиныг сонсохгүй байх. Сонссон ч гөрөөд явчих тийм болцоотой те. Гэтэл тэг аавтай ч уулзъя. Юун тухай яриа байна гэд. Ингээд миний охины үгийг сонсоод, дээг нь судлаач миний үгийг сонсоод, миний судалгаандаа олж чадахгүй байгаа төсөв санхүүжилтийг хувийнхаа компаниас гаргаад өнөөдөр бидний одоо энэ Монголд болон дэлхийд дахинд гайхуулаад байгаа хүнүүгийн агуулгын түүх соёлын дурсгалыг илрүүлэн олж судлахад харамгүй сэтгэлээ. Ийм төрлийн түшээ, ийм одоо бизнесийн одоо зүтгэлтэн хаана би л одоо би бол Монголын түүх соёлыг судлахад хүнээс мөнгө өгөхөд ичээгүй, хинээс ч ичээгүй. Би таарсан бизнесмен, улс төрийн зүтгэлтэн, яам тамгын төсөмлүүд одоо нэг хүсчээсэн боловч хэн ч нэг сонс. Тэгэхээр энэ утгаараа би бол иргэнээ сонсч чаддаг, Монголынхаа үн цэнийг ойлгодог, мэдэрдэг хүн учраас би энэ улс төрчийг ерөнхийлөгч болох одоо бүрэн үндэстэй хүн гэж би итгэж хатуу итгэсэн сонголтоо хийж байгаа. Халтмаагийн Баттулга яагаад ерөнхийлөгч болох ёстой вэ? Баттулгыг дэмжиж энэ даа хөөе яах вэ? Угаасаа залуугасаа бизнес хийж байсан хүн болохоор бизнесийн минь орчин сайжрал сайн болох байхаа гэж бодож байна. Мегомбай бол ямар цалинтай байсан? Өнөөдөр ямар хөрөнгөтэй байна? Энийг хяндаг ямар газар байна? Өөрийнхөө хүч хөрөнгөөр босгосон хөрөнгөөрөө өөрийнхөө ард түмнийхээ төлөө юм хий гэж бүтээй гэж байгаа учраас энэ зүйлд нь бид нар санал нэгтэй байдгаа илэрхийлж байна. Энэ бол одоо нэг байнгын эсэргүүцдэг одоо бүхэл юмыг гацаадаг одоо тийм Ганбаатар гэдэг хүнд өвссөн байгаа. Нөгөөх нь болохоор манай инколд дарагч нь болохоор бас нэг газрын 8 янз бүр байдаг энэ юу яасан гэсэн тийм нэг зартай жоо муу нэртэй. Тэгэхээр энэ хүнийхээ хувьд ч гэсэн ерөөсө Баттулгыг л дэмжиж гэж боддог.
Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Нэр дэвшигч Баттулга Төрлөх нутаг Баян хонгорын иргэд сонгогчдтой уулзалт хийлээ. Нутгийн зан олон түүнийг их нутагтай ээлтэй, орон нутгаа аймаг сумын дайтай болгож хөгжүүлж чадсан бахархмаар хүн гэж хонгор нутгийнхан хүндэтгэж байна. Аймаг итгэл найдвар шүү дээ. Ер нь аймаг шиг улсын итгэл найдвар болсон Баян хонгорт бүтээсэн ажил нь бол байнга бид нэр өгүүлж байдаг. Нэр дэвшигч Баттулгын бүтээснийг нь, хийснийг нь их орон ард иргэдэ гэдэг чин сэтгэлдээд нь хонгор нутгийнхан түүнээр бахархаж байна. 2004 оноос эхлэн энэл нутгаас хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохдоо аймгийнхаа төв болон сумдын хөгжилд онцгойлон анхаарч шин сум төслийг цогцоор нь байгуулан аймгийн төвдөө сургууль цэцэрлэг, шин орон сууц, цэнгэлдэх хүрээлэнгээд хонгор нутгийнхан бусдын өмнө бахархан ярих томоохон бүтээн байгуулалтыг Баттулга хийсэн юм шүү дээ гэж омгшиж байлаа. Тэрээр төрсөн нутаг усаа өө дотоо зогсохгүй бусад орон нутагт ч бүтээн босгосон ажлууд нь олон байгааг үзэгчтэй андахгүй мэднэ. Ийм л хийж бүтээхээр хийргсэн эх орноо гэсэн сэтгэлтэй нутгийн хүүгээ дэмжээрэй гэсэн үгээ Баян хонгорынхон дайж байна. Хин илүү хийж байна, хин илүү сэтгэж байна. Хин илүү хийсэн, хин ирээдүйд илүү хийх юм. Хин Монголын хүн бүр үр хүүхэд болгонд хүрсэн тийм том буян хийх юм бэ. Тэр хүндээ бүх мөгө морион зоригтой өгөөд явуул. Бид хийгүй ерөнхийлөгчтэй байж үзсэн. Хийгүй ерөнхийлөгчтэй байж үзсэн. Хийтэй ерөнхийлөгчтэй байж үзсэн. Хилдэг ерөнхийлөгчтэй байгаа. Одоо хийдэг ерөнхийлөгчтэй болно. Монгол улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж энэ 3 сая ард түмнийхээ төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллана гэж та бүхнийхээ өмнө Баян хонгорчуудаа эцгийнхээ төрсөн нутагт тангаргалъя. Хонгор нутгаас ерхийлөгч төрөх бахтам тэр цаг ойрхон байна гэж бэлэгшэн холын замыг нь сум бүрээс ирсэн 108 одонтой ээжийн сүүн цацлаар өрөөлөө. Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хариу нэхээгүй тусыг олон гэр бүл хүргэсээр ирсэн. Үүний нэг нь зүрх хамгаалах төсөл юм. Японы мэрэгжлийн зүрх судасны эмч нартай хамтран 2001 оноос хойш 545 хүүхдэд зүрхний мэс засал хийлгэж өнөөдөр хүүхдүүд эрүүл саруул өсөн торниж байна. 2013 онд бяцхан охиноо зүрхний өвчтөй гэдгийг ээж аав нь анх сонсчээ. Ингээд зүрхний мэс засал хийлгэхэд 50-аас 60 сая төгрөг шаардлагатай болж Тэнгэр хол газар хотоо яг тэр үед тухайн үеийн улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга зүрх хамгаалах төсөлтэй хамтран ажилладаг үн төлбөргүй Японы мэрэгжлийн эмч нар хагалгаа хийдэг болохыг мэджээ. Ингээд түүнд хандсан байна. Өнөөдөр Цэрэн ханд охин эрүүл саруул сэргэлэн цовоо өсөн торниж байна. Охины гэр бүлийнхэн эрүүлийнх аз жаргалаар дүүрэн сайхан амьдарч байгаа нь Баттулгын хүнлэг сайхан сэтгэлийн буян юм гэж тэд талархлын үгээ хэллээ. Энэ зүрх хамгаалах төсөл хамрагдаад ямар ч үн төлбөргүй ороод ингээд гэрсэн маш их баяртай байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр Говь Алтай аймагт ажиллаж иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөөр танилцуулж санал бодлыг нь сонссон юм. Та энийг одоо үнэхээр офшор танстай гэдэг энэ тайлбарыг тавьж өгнө үү гэмээр танаас энэхүү асуултыг асууж байна. 1.1 тэрбум долларын хөрөнгөтэй гэдэг нэг Forbes дээр тавьдаг үнэлгээг тавьсан монтаж игээл тийм хийгээд байгаа юм. Тэр офшор гэдэг бүсэд надад хадгалах мөнгө нэгдүгürt байхгүй. Хоёрдугаар надад тийм хулгайч сэтгэхүй байхгүй. Хулгайлаад мөнгө цааш нь дарах сэтгэхүй бол надаа эцэг ихээс минь уламжилсан юм уу яасан ямар ч байсан тийм бол байхгүй. Ерөнхийдөө болох юм бол энэ хоёр хөштэйгөө бас яаж хамтран ажиллах вэ? Монголд үйлдвэрлэсэн махыг ягаад Оросууд авдаггүй? Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ус, хүнсний бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүд хятад улс яагаад авдаггүй? Тэгэхээр би хоёр хөрштөгөө нээн дөрөв харилцан ашигтай экспорт импортын худалдааг тэнцвэржүүлэх бодлогыг барьж ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. Нөгөө халз мэдгэлцээнээс зогтсон гэсэн иймэрхүү мэдээллийг телевизээр болон ингэж дамжуулаад олон дүмний толгойг угаасан юм болж байгаа. Тэр халз мэтгэлцээнээс цухтаагаад байна гэдэг. Бид нар сая тэр хэлээдэр 6 сарын 6 ингээд бүх ажлууд төлөвлөгдсөн байж. Өнөөдөр би жишээ нь бид нар Говь Алтад ирчээд уулзалт зохион байгуулалчаад энэ олон сумуудаас энэ олон багуудаас ирсэн хүмүүсийг би зурагтаар гарах гад та нарын уулзалтыг зогсоолоо гэвэл дараагийн уулзалт зарлахад та нар ирэх үү? Ирэхгүй үсттэй. Наадуун чинь уулзалт зарлчаад ирдгүү маа гэв. Маргааш Дөө аймагт уулзалттай байна. Халз мэтгэлтэй нэг зарлаа гэв. Нөгөө л нохоо аргуудынх нь нэг нь. Түүнээс айгаал би
би нэрээ очиод халз мэтгэлцээнд орчих юм бол унчих юм шүү гэсэн тийм байхгүй. Энэ халз мэтгэлцээний чинь олон манай зөвлөхүүдтэйгээ нийлээд бүгд зөвлөхүүдтэйгээ хэмжээний асуултуудыг бэлдээд бид нар зөвлөж хийж бэлддэг. Би яг дугаа царайтай болж бас яг ингээл халз мэтгэлцээд хэрүүл уруул ивэл даваал гарна штэ. Монгол ялан мэдээллийн хөтөлбөр үзэгч таны Мэлми оюунд хүрлээ. Эрхэм үзэгчдээ маргаашийн хөтөлбөрөөр эргээд уулзцгаая.